байхгүй болохоор тийм ээ. Зүгээр л та бүхэн бод. Монголд ягаад энэ халт илүү явсан бэ гэхээр Монголд байсан 10% манай газар нутгийн хэдэн хувийн ой байдаг вүлээ? 10% ой байдаг. Одоо энэ 10% ойгийг чинь тайрсаар хагаад бараг 5% болгож хувиргасан. Тэгэхээр монголчууд энэ Монголд ой моттойгоо буруу харьцсан, ойгоо маш их тайрсан орн бол Монгол орн байна. Их ой тайраад ирэхээр нүүрс хүчлийн хий шингээж авдаг моднууд нь багасаад ирэхээр Монголын газар нутг дээр илүү халалт явагдаж байгаа. Илүү халалт явагдаад ирэхээр нөгөө 800 гол горх одоо сүүлийн жилүүдэд чирэгсэн гол горхны тоо чинь бараг 800-аар тоологддог. Одоо та бүхэн энэ харал та. Жишээлбэл одоо энэ бол зүгээр Аляскыг харуулж байгаа. Энд ийм мөсөн гол, ийм мөсөн бүрхүүлтэй байсан. 100 жилийн өмнө ийм мөсөн бүрхүүлтэй байсан. 100 жилийн дараа яасан бэ? Мөсөн хайлаад ус удаа төвөрцсөн байна. Тэгэхээр 100 жилийн өмнө энэ мөсөн бүрхүүлтэй байсан. Энэ бол дэлхийн цаг агаарыг одоо сэрүүн байлгах, нэг үгээр хэлбэл агааржуулагчийн үүрэг гүйцэтгэжсэн. Одоо ингээд ус болоод ингэчээр энэ лүү туссан нарны гэрэл улам энэ усыг халаад энэ уснаас үүсэж байгаа хий эргээд дээшээ гарна. Нөгөө хүлэмжийн хий, нөгөө тогооныхоо таг дэлхийн гадуур байгаа тэр тагнд тулаад буцаад буухаараа яах вэ? Энэ цасыг нэмж хайлуулна. Хамгийн сони юм бол энэ хайлах үйл явц, энэ дулаарх үйл явц одоо яг бидний амьдрал дээр явагдаж байгаа. Намайг энд яриа сууж байхад магадгүй хэдэн зуун тонн мөс хайлж байгаа, хэдэн одоо ийм гол мөрөн урсж байгаа. Хамгийн гол нь энэ гол мөрөн гэдэг чинь өөрөө байнга урсж яадаг зүйл биш. Юунаас их авдаг вүлээ? Модтой газраас их авдаг, цаснаас их авдаг байхгүй тийм ээ. Уулын оройгоос гол их авдаг тийм ээ, голдуу. Намагнаас их авдаг. Тэгэхээр энэ мөс алга болоод ирэхээр яг энэ цас алга болоод ирэхээр энэ гол өөрөө алга болно. Энэ гол өөрөө алга болоод эхлэхээр яг энэ голоос ус уудаг байсан амтан ус ууж чадхаа болно. Үхэн тийм ээ. Тэр амтны махыг хэрэгэлдэг байсан. Тэр одоо тэр амтан тэр байгальтайгаа хамтарч амьдардаг байсан хүн төрлөختөн яг хоол ундны хомсдолд орно. Бүх хүн өлссөн, бүх хүн одоо хоол ундны хомсдолд орсон ийм байдалтай. Монгол оронд хардаа хэдэн жилийн өмнө онг гол гэж ийм гол ингэж урсж байсан болвол машин гарч чаддгүй одоо ийм гол байсан бол одоо ийм болоод хувирцсан байна. Яг ийм маягаар хэдэн зуун гол ширгэж байна. Би та бүхэнд нэг сони юм хэлье. Энэ сургууль одоо багш нар бүгдээр анхаарах байх гэж бодож байна. Ерөөсөө дэлхий дээр одоо бүх улс орон дэлхийн дулаалал гэдэг энэ хичээлийг миний одоо та бүхэнд энэ ярьж байгаа зүйлийг хүүхдүүддээ ярьдаг болцсон байна. Та бүхэн тоо бодлого гэж хичээл байдаг тийм ээ, математикийн хичээл, физикийн хичээл байдаг тийм үү? Уран зургийн хичээл байдаг тийм ээ. Нийгмийн хичээл ордог. Яг тэрнтэй адилхан дэлхийн дулааллын тухай хичээлийг өнөөдөр бүх сургууль дээр заадаг болцсон байна. Тэгсэн Монгол улсад хамгийн их баг анхаарж байгаа, хамгийн баг ярьж байгаа боловч хамгийн баг анхаарж байгаа зүйл бол дэлхийн дулаалал байгаа. Одоо энэнийг бүр хичээл болгоод сургууль бүхэн яах ёстой вэ? Дэлхийн дулааллаар тусад нь булан гаргах хэрэгтэй. Энтэй яаж тэмцэх вэ? За та нарын дэлхийн дулааллыг багасгахын тулд одоо юу хийх ёстой гэж бодож байна? Хүүхдүүд юу хийж болох вэ? Заах энэ. За мод тарина тийм ээ. За мод тарих хэрэгтэй. Яг том юмар ярих юм бол энэ дэлхийн дулаалал юунаас бий болоод байна гэсэн чинь нүүрс шатааснаас бий болж байна. Нүүрсээ бид нар яах гэж шатаадаг вүлээ? Гал гаргаж авах гэж шатаадаг. Нүүрсээ бид нар цахилгаан станцид шатаахаар юу гардаг вүлээ? Цахилгаан гардаг. Дулаан орж ирдэг. Тэгэхээр нүүрснээс биш хэдүүлээ энэ цахилгааныг хаанаас гаргаж авч болох вэ? Нарнаас гаргаж авч болно тийм ээ. Нарны зайгээд байдаг шүү дээ. Хөдөө орон нутагт их хэрэгэлдэг. Улаанбаатарт та нар юу хиймээр байна? Гэхдээ ерөөсөө манайх одоо цайгаа буцлахдаа нүүрс шатааж биш, тогонд залгаж биш. Нөгөө нүүрснээс гардаг тогонд залгаж биш. Ерөөсөө гэр дээрээ одоо та нар ярьж байгаад нэг ийм нарны зай тавья. Нарны зайнаас хэдүүлээ цайгаа чанж уудаг болёо л гэл танаа гэрэл нарны зайнаас цайгаа чанж уудаг болчих юм бол дэлхийн дулааллыг багасгахад нөгөө тэр гол мөрөн ширгэхэд танаа гэрийн оруулж байгаа хөв нэмэр. Одоо та нар ингэх хэрэгтэй. Гэртээ очиод өнөөдөр манай бүх хүүхдүүд ээж аваасаа нэг зүйл асуу. Би та нарыг юу гэж асуу гэж хэлж байгаа нэхээр манай цахилгааны мөнгө өмнөх 8 сард хэд гарсан бэ? 7 сард хэд гарсан бэ? Бүр өмнөх жил хэд гарсан? 1-р сард хэд гарсан? Одоо хэд гарч ийн гэдээ асуу да. Тэгэхээр ээж аав чинь хэлнэ 10,000 төгрөг цахилгаанда төлсөө ингээл тийм ээ. Тэгэхээр л та нар нэг юм бод. Гэртээ байгаа нэг чийдэнг жишээлбэл одоо энэ байдаг одоо энэ шар чийдэнг зүгээр ийм хэмнэлттэй чийдэнгүүд байдаг.
Та нар дэлгүүрээс гэрт нөгөө байж байгаа чийдэн шатчихдаг штэ тийм ээ. Тэгэхээр сольдог. Тэгтээ солихдоо аав ээжтэй хэлэхгүй юу? Тэр шар чийдэн, хуучин чийдэнгээ одоо битгий хий. Тэр чин 3 дахин их эрчим хүч хэрэгэлдэг юм байна. Тэр эрчим хүчийг гаргахын тулд 3 дахин их нүүрс төлж байгаа. Тэрний оронд 3 дахин бага эрчим хүч хэрэгэлдэг өдрийн гэрэл гэж байдаг тийм ээ. Ийм цагаан чийдэнгээр сольё гэл. Та нар гэрийнхаа 2 чийдэнгэл цагаан чийдэнгээр сольчих. Ингэхтэл та нарын оруулж байгаа хөв нэмэр. Ээж автайгаа ярихгүй юу? За би цахилгаан хэмнэх одоо манайх цахилгаанд 12 мянган төгрөг сардаа төлдөг юм байна. Тэгвэл би 11 мянган төгрөг л төлдөг болгоё. Манай энэ угаалгын машин байна. Би сайн охин байгаад, сайн хүүхэд байгаад зарим нэг угаалгын машинд угаамааргүй юмыг зүгээр л би гараараа угаач. Тэгэхээр угаалгын машин хэрэгэлдэг байсан цахилгаан чинь бага л хэрэглэгдэнэ. Танах 11 мянган төгрөг төлдөг болж эхэлнэ. Тэгэхээр тэр мянган төгрөгийг ээжтэй хэлэхгүй надад өгөөрэй. Миний номыг авахд, миний дэвтрийг авахд надад өгөөрэй гэж хэлэхгүй юу? Яг иймэрхүү байдлаар сайн юм гэдэг юунаас эхэлдэг вэ гэхээр жижигхэн зүйлээс эхэлдэг. Та нар шүдээ угаадаг уу? Өглөө нүүр гараа угаадаг уу? Хүн бүхэн нүүр гараа угаадаг. Тэгэхээр Улаанбаатар хотод ялангуяа энэ төв суурин газар амьдарч байгаа улсууд ингэж карантаар ус гоожуулж жишээлбэл шүдээ угаах юм бол энэ их ус гоожуулах уу, бага ус гоожуулах уу гэдгээс болон зарим нь ингээд бүтнээр нь карантаа ингээд нийцдэг байхгүй юу? Тэгээ ингээд шүд угааж явахдаа хүн шүд угаахдаа нэг ойролцоогоор нэг 2 минут зарцуулдаг. Ерөөсөө 30 секундын дотор энэ ус ингэж гоожохоор 5 литр, 10 литр ус гоожж байгаа. Та нар боддоо ийм их ус гоожж байна. Тэгвэл шүдээ угаахдаа зүгээр ийм стакан хэрэглээл. Ээж авдаа хэлэх хэрэгтэй ааваа ээжээ би чи адилхан шүд угаахдаа стакан усаар л угаа. Стакан ингэж оруулж тавиал ийм шилэн аяг оруул тавиал энэ шилэн аягнаас л шүдээ угаая. Тэгвэл 10 литр ус гоождөг байсан юмыг та нар 200 г 1 литр усаар жишээлбэл багасгал да. Тэгэх юм бол 9 литр ус хэмнэ гэсэн үг байхгүй юу? Одоо ойлгож байна уу? 20 литр ус хэмнэх боломжтой байна. Би та нарт энэ дэлхийн дулаарын тухай ярихдаа ард иргэдээ юм уу ирээдүгөө айлгах гэж яриаггүй. Бид нар яг сургуульд байж байхад би юунаас их айдаг байсан бэ гэвэл одоо энэ томчууд телевизээр их ярьдаг цөмийн бөмбөгнөөс дайн гарах үе гэж их айдаг байлаа. Өстө хоёр бүрэн хоорондоо тулдаад ингээд цөмийн бөмбөг шидэлцээд би чи ямар муу үед төрсөн юм бэ? Одоо ингээд байж дайн гараад одоо ингээд ээж аав одоо тэгээд миний таньдаг улсууд ингээд дайнд ороод гэд ингэж боддог. Тэгэхээр би тэгж айдаг байсан. Яг тэрнтэй адилхан та нар дэлхийн дулаалал гэдэг юмнаас айх хэрэггүй. Айх хэрэггүй байхын тулд яах вэ? Энэнд би яаж нөлөөлөх вэ гэдгээл мэддэг байна. Шүдээ угаахтаа та нар стакан ус хийгээл нүүрээ угаахтаа стакан ус хийгээл төвгээрээ угааж гараад өдөрт 10 литр ус л хэмнэ. Танайх өдөрт 10 литр ус хэмнвэл Монгол орон даяар 500 мянган 600 мянган өрхөйл байгаа. Тэнд өдөрт 10 литр ус хэмнэх юм бол 60 мянган тонн ус хэмнэгдэнэ. 60 мянган тонн ус хэмнэгдэнэ гэдэг бол Монгол улс 60 мянган тонн ус хэмчих. Хятад тийм ус хэмнэ тийм ээ. Хятад их олон хүнтэй. Орос тийм ус хэмнэ. Дэлхийн бүх улс орон ийм санаачлаг гаргаж эхлэх юм бол болно. Хамгийн ихний нэг жижигхэн юмнаас эхлээд гарахтаа л та нар гарахтаа чийдэнгээ унтраахаа мартаад байдаг. Заримдаа чийдэнгээ унтраах дээр анхаарал тавьдгүй бол эхний алхам хүн ирнэ эхлээд нэг зөв алхам хийхээр дараа нь хоёр дахь зөв алхамаа хийдэг гэж байгаа. Шүдээ угаахтаа одоо стаканта ус хэрглэж байгаа хүн бол усанд орохдоо яадаг вэ? Зарим хүмүүс надад ярьдаг би хөвдөө тэгдэг. Усанд орохдоо одоо энэ дэлхийн дулаалал гэдэг зүйлээс болоод би чинь энэ усыг хэмнэх юм байна гэд би биеэ савнаж явахдаа шүршүүрээ хаачдаг. Тэгэхээр яах вэ? Багал ус хэмнэн үстэй. Тэр ус гоожж яхад би савнахад тэр шүршүүр заавал ус гоожж хэрэггүй байхгүй тийм биз дээ. Тэгэхээр биеэ сайхан савндаад ингэж сайхан зүйлгчээд тэгээд жоохон ус гоожуулаад биеэ угаагаал гарчих. Ингэхээр одоо та нар зөвхөн энэ хоёр алхмаараа л хэдэн зуун тонн усыг хэмнэж байгаа. Тэгээ гэрээсээ гарахтаа чийдэнгээ унтраа, орой компьютераас салгачжээ, чийдэнгээ унтраа, орой явж очоод заавал манахаас хөрөгчнөөс бусад тог хэрглэж байгаа юм байна уу? За шөнө хөрөгч ажиллах ёстой. Бүх